хоёр дахь болно. Ингээд тоглолт ийхүү эхэлж байна. Амари Робинсон даваа хүнээр дундаа үсэрсэн Амазонсын тоглолгоо. Чухал тоглолт нэтүүгийн ерсүүдийнхэн эхнээс нь л маш их хяналттай тоглох шаардлагатай. Хоёр дахь торгуулийн шилдэ алдсан ч гэсэн хулан. За Индра баруун тоглолгоо онцтой болсон. Зүүн дээр жирод баруун төгсгөлнө. Леонор тамирч бас байхгүй юм байна. Тоглолтод оролцохгүй. Ариун цэцэг аваад савсан дамжуулт Амари Робинсон дээр ирсэн довтлогоо амжилттай болсон. Баг 8 дахь оноо 8-2. Таахан эрэгтэй лигийн тоглолтоо шууд хүлээн авч үзэх боломжтой. Тэгээд Амазонсогийн довтлогоо урагшаа 2 гараад ирсэн Амари Робинсон довтлогоо амжилттай болгосон. Багийн 13 дахь оноо Амазонсын довтлогоо Амари Робинсон шалдаад өгсөн хулангийн довтлогоо амжилттай болсон. Багийн 15 дахь оноо нэг бол яхахгүй байсан улмаар шагналаа авч чадлаа. Сэлгэнээс гарч ирээд үзүүлж байсан нөлөө. Ялангуяа тэр Винксийг хождог довтлогоогоор энэ үлрэлийн туршид Амазонсын довтлогоо урт насан туршаа гаргаад өгсөн Олоотрын хулангийн довтлогоо амжилттай болсон. 19 дахь оноо 19-5. За хоорондоо юу гэж ярилцж гарч ирсэн бэ гэдгийг бид хамтаар даваа хөө довтлогоо амжилттай болсон. Амари Робинсон эсрэг Амазонсын довтлогоо Амари Робинсон дээр бөм ирсэн довтлогоо амжилттай болсон. Багийн 23 дахь оноо хоёр дахь удаага ингээд тоглож сонгож штэ бас туршлагатай байна гэсэн үг. За хулан нөгөө талд хурдан довтлогоор авсан. Амари Робинсон бөмбөг залаад шууд хурдан довтлогоо өөрөө эхлүүлжлээ. Дайраад явсан довтлогоо оновчтой. За алдаа үлэхэж ойрхон байлаа да. Индра өөртөө зай гаргасан самбардаж довтлогоо оноогоо авлаа. 5 секунд. Нэрсүүдийн довтлогоо Саран Туян 3 онооны шийдэлтэнд оновчтой олсон. 2-р үеийн энэ жил болоо ирдэн. Ямар гоё дамжуулт вэ? Бацоожин болор эдний 2 оноо. Эцгийн авсан шагнал хэрэн даваг авч үзээгүй шагнал байхгүй үстэй. Монголын эмгтэй сагсанд бол тэгж бодож байна. Болор эдэн доошоо Баатрин болор эдэн тоглолтын эхний оноог авч байна. Халуун самбраа аваад ямар гоё дамжуулт вэ? Яг л гарт нь өглөөдөө хоёр хамгаалагчийг давуулаад өгсөн. Баатрин болор эдэн дундаас хоёр болор эдний хоорондын хослол байлаа. Дөрвөлээ гараад ирсэн гоё дамжуултыг өгсөн Кейли Чуан 2 оноо авлаа. Ямар нэг цохил заавал хэрэгтэй байгаад байна. Индрагаас л эхлэх хэрэгтэй болоо да. 2 оноогоо авсан. Кейли гоё хараатай өгсөндөө довтлогоо амжилттай болсон. Болор цэцэг 2 оноог багтаа авчирлаа. Болор цэцэг дээр ирсэн. Болор эрдэн довтлогоо амжилттай болсон. Шалаад өгсөн хамаалагч харгалцсан да довтлогоо амжилттай болсон. Баатрин болор эрдэн урамшууллаа бэлгэн даваарай. Самун шууд амжилтын гол ивэнтгээс Аксумгийн спортыг дэмжиж Coca-Cola шууд амжилтын гол ивэнт итгэгчээр шунduрлан Саран Туян ардаа өгсөн Үлзгати Индра довтлооны хугацаанд дуусад өгсөн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. 22 дахь оноо баг хувийнх нь 12, багийнх нь 22 дахь оноо хариуг нь тэр даруй байлаа. Амазонсын довтлогоо урагшаа гараад ирсэн ахамт хийсэн довтлогоо амжилттай болсон. 2 оноог урт насаа авлаа. Чимэг Индра аваа шууд жийсэн түрүүнийг хийсэн энэ удаа дахин нэг удаа. Кели урт насан зөрөөд орсон дамжуултыг болор цэцэг довтлогоо амжилттай. Багийн 55 дахь оноо алсан. Баатрин болор ирдэн. Кели Чуан 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Багийн 60 дахь оноо 35 онооны зөрүүтэйгээр за ерөнхийдөө нөхцөл байдал улмал хэцүү болоод байсан да. Индра болор цэцэг рүү дамжуулсан. Энэ үе сүүлэн байж болох довтлогоо Кели Чуан шууд шийдсэн шийдэлтэн оновчтой. 63 намжуулт зөрөөд орсон довтлогоо амжилттай болсон. Чимд болгор оглол яваад байгаа харагдаад байна да. Индра чимд болгор ариун цэцгийн шийдэлт нь оновчтой болсон. Ариун цэцэг өнөөдрийн тоглолтод харин доошоо өгсөн цас чимээг за дамжуултууд харин маш гоё яваад 2 оноо авлаа. Гоё суларсан да 2 оноог. Харин урт насан 3 онооны шийдэлтэнд амжилтгүй хамгаалтын за довтлооны самбарыг аваад 2 болор эдэн доошо дамжуулсан довтлогоо амжилттай болсон. Улан 2 бөмбөгтэй. Индра Асланаас суларсан 3 онооны шийдэлтэнд оновчтой болсон. Бол өгсөн болор цэцэг довтлогоо оновч нэмээд
2-1 Амари Робинсон авч чадлаа. Багийн 78 тоног тоног. болох ийм эзэгтэй тоглолтод ийм байдлаар ингээд довтлоод онооноодыг хэлбэрхэн аваад Цаана Эрдэнэ талбай дээр орж ирэхэд бэлэн болсон юм байна. Индра 3 онооны шийдэлтэн оновчтой олсон. Багийн 38 тоног өгсөн мөн хоорондоо ойлголцсонгүй. Буцаад хулан довтлохын шилжиж байна. 2-1 суусвал авсан. Багийн 82 энэ хоёр баг дээр ялангуяа за Амазонс тэргээ ярьчихад одоо чинь нэг буруудах бах туу. Амазонс финалд хинтээ тоглох яах бол тий сүүлд бол тэр холбооны цомын финал дээр хоорондоо тоглоод Амазонс хоцсон шинэ жилийн өдөр 10 байна л ба тэр зөрөөд орсон. Довтлооны хугацаа багасч байгаа. Хулан 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Нүүдлээс 2 легонд нь ялч бас байхгүй учраас оноо авалтын дээр султал болж байна. 3 онооны шийдэлтэн оновчтой болсон 93 хилчилж байгаа. Индра суул цацалт нь оновчгүй хадгсан бөмбөг инэрл оновчтой болгож чадлаа. Хугацаа инхүү хэлсэн үзэгчтэй. За онооны зөрөө бол ерөнхийдөө нэлээд холдсон, талиж өгсөн. Болоор ирднэсэн төвийн байрлалын хослыг сараж ирсэн байна. Инэрлийн довтлоо амжилттай болсон. 51 тоноо. Сэлгэний тоглогчдын шахуу ихэнх нь бас олон минутыг өнгөрүүллээ. CD ч ингээд 93 тоглолтоос тоглолтод харж байгаа. Дээрээс нь нэг тоглогчийн асуудлыг хүртэл гаргаж бас сошиал дээр тавьсан байсан шүү дээ. Маш амжилттай байгаа. Тэд лигийг тэргүүлж байсан. Хасын хөлгүүдийг буулган авсан улмаар төснөлтийн бүр 5 руу баланс нэг хожлын зөрүүтэй байгаа л үү дээ тий. Улам л тий хожигдлынхын зөрүү нь их ойролцоо байгаа. Тэгээд улам л аюултай болж ирж байгаа. Мэдээж одоо нодын ингээд 3 одоо залуухан тоглогч аа. Дээрээс нь Хейли Чан туршлагатай тоглогч Болорцыг гээд цас чимэхгүй чадахгүй байна. Өгсөндөө цас чимэг шууд аваад довтлсон довтлогоо оноочтой болсон. $1 бүгд дуусан ч гэсэн өгсөнгөө. Индра өөрөө гослон тоглолт хийсэн довтлогоо самардаад 2-0 болж байна. Хейли Чан Эрдэнэд суул шийдэж чадсан. Шийдэлт нь орлоо. 102-65. 100 онооны босхийг Амазонсын харамсалтай байна. 3 онооны шийдэлт нь оновчтой. Индра цлавсан. Өөрөө шийдсэн шийдэлт нь оновчтой болсон. Багийн 68 тоног. Ингээд ээлжид 100 авсан. Сайн тоглолтоо гаргаж байгаа юм байна. Энэ сайн тоглолтоос плей-оффтэй Амазонс ээлжид нэгэн жил дараалан аврагын төлөө шалгарч байна. 22-оос 23 оны удирлаас хойш ингээд дараалан 4-р аврагын 4хэн хожил хэрэгтэй. Хэрвээ гэх юм бол 4 үлрэлийн 3-т нь төрүүлсэн гэсэн багтмын амжилтыг эзэн болох болно. Франк Гарсиа дасгалжуулагч энэ багийн охтуудыг яаж тоглуулахыг дэндүү сайн мэднэ. Тэгээд одоо бэлэн байгаа болоо гэж бодож байна. Харин Итүүгийн ирвсүүдийн улирал 2025-аас 26 он энэ хүрээд өндөрлөлөө.